бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Клиник сэтгэл зүйч хонгорцол байна. Өнөөдөр та бүхэндээ эрүүл сэтгэл зүйтэй хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэгтэй холбоотой зөвлөгөө хүргэх гэж байна. Маргааш буюу 10 сарын 10 болвол Дэлхийн сэтгцийн эрүүл мэндийн өдөр байгаа. Тэгээд жил болгон урай гаргадаг. Энэ жилийн урай болвол Mental Health for All буюу бүх хүнд сэтгцийн эрүүл мэнд гэсэн урайг олол гаргаж байгаа. За манай байгууллагын зүгээс өөрийнхөө болон бусдын сэтгэл санаа тавья гэсэн урайг гаргаж байгаа. Тийм учраас та бүхэн бас үүнд нэгдээрэй гэж уриалж байна. За эрүүл сэтгэл зүйтэй хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр нэгдүгээрт өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлж зохицуулж чаддаг хүнийг хэлнэ. За тэгэхээр дунджаар хүнд ойролцоогоор давтагдсан тоогоор 60,000 бодол болон сэтгэл хөдлөл илэрж идэг. За үүний 5% нь одоо цаг, харин үлдсэн 95% нь өнгөрсөн болон ирээдүйн цагтай холбоотой байдаг гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр хүн болгон сэтгэл хөдлөлтэй. Үүнийг одоо хэрхэн яаж илэрхийлэх үү, зохицуулж байгаагаараа л ялгаатай. Тэгэхээр мэдээж хэрэг өдөр тутамдаа бид нэр үргэлж баяртай, жаргалтай байна гэсэн үг биш. Бидний амьдралд маш олон үйл явдлууд тохиолдно. За үүнд хүн болгон өөр сэтгэл хөдлөлүүд илэрч байдаг тийм ээ. Тэгэхээр баяртай байж болно, гунигтай байж болно, жаргалтай, зовлонтой ийм одоо сэтгэл хөдлөлүүд илэрх нь өөрөө хэвийн байдаг. Мэдээж хэрэг сэтгэл санаа тайван байх үед бид нар нүүрэндээ одоо инээмсэглэл тодруулсан, за дуу хоолойны өнгө айдуу зөөлөн бусад хүмүүсийг одоо сонсдог байгаа. Харин бид нар сэтгэл санааны хувьд тайван бус, за төвшүүртэй байх үед маш их уур бухимдалтай, за дүнсгэр бусдыг одоо үл хүндэтгсэн, бусдыг сонсож чаддаггүй, маш их одоо шүүмжилж ханддаг байгаа. Тэгэхээр өдөр тутамдаа бид нар өөрт одоо илэрч байгаа тэр сэтгэл хөдлөлөө илэрхийлэн зохицуулах нь өөрөө маш чухал байдаг. Энэ маань бидний харилцаанд болвол одоо нөлөөлдөг байгаа. За хоёрдугаарт юу байх вэ гэхээр ойр дотн харилцааг үүсгэж мөн хадгалж чаддаг байх нь чухал байдаг. Тэгэхээр бид альва одоо ойр дотны харилцааг үүсгэхийн тулд итгэлцэл маш их бидэнд чухал байдаг. Тэгэхээр хэрвээ бидэнд хэн нэгэн хүнд итгэж байгаа бол бид нар нээлттэй харилцааг үүсгэж чаддаг. За тэгээ нээлттэй бид нар харилцсанараа бие биентэйгээ ойр татна гэсэн тэр мэдрэмжийг хүлээж авдаг байгаа. Мэдээж хэрэг бид нар хүнд итгэхгүй байх юм бол яадаг вэ гэхээр за тэр ойр дотны харилцааг үүсгэж чадахгүй байна. За үүнээсээ болоод магадгүй найз нөхөдгүй болох, за гэр бүлээ зохиож чадахгүй байх, ганцаардах, маш их одоо фантазид бас автна, өөрийгөө тусгаарлана, бусдаас зайгаа барина. За энэ одоо ганцаардах мэдрэмжээсээ болж бас сэтгэлээр унах, сэтгэлээр гутрах тохиолдлууд байдаг байгаа. Тэгэхээр энэ одоо бусдад итгэх эсвэл одоо үл итгэх байдал маань няраа үед буюу 0-1 наснд за ямар одоо асран халамжлагчтай ямар харилцаанд байсан бэ гэдгээс шууд одоо шалтгаалдаг байгаа. За тэгэхээр альва тэр ойр дотны харилцаанд бол бид сэтгэл санааны хувьд сэтгэл ханамжтай, тайван бас аз жаргалыг мэдэрдэг учраас ойр дотны харилцааг үүсгээд үүнийг одоо доктортойгоор хадгална гэдэг маань маш чухал тавигддаг байгаа. За дараагийнх нь буюу стресс буюу хямралтай үйл явдал тохиолдох үед үүнийг одоо даван гарах чадвартай буюу сэтгэлийн хаттай байх. За мэдээж хэрэг бидний амьдрал дандаа л дардан сайхан байна гэж байхгүй. Бидний амьдрал тааварлшгүй маш олон гинтийн үйл явдлууд, хямралууд тохиолддог. Тэгэхээр энэ жилийн хувьд цар тахал 19-с болоод, COVID-19-с болоод бидний хувьд тааварлшгүй маш олон хямралууд нүүрлэлээ. За энэ маань одоо хүн болгонд тодорхой хэмжээгээр нөлөөлж сэтгэл санаа одоо болон бусад одоо зүйлсүүдэд маш их тэр нөлөөллийг авчирж байгаа учраас бид энэ одоо хямралтай нөхцөл байдал дасан зохицох, за үүнийг даван гарах шаардлага
мэдээж тулгарч байгаа. За тэгэхээр бидний сэтгэл гэдэг бол яг л ийм пүрштэй адилхан байдаг. За тэгэхээр амьдралд ингээд янз бүрийн асуудлууд тохиолдох үед бидний сэтгэл яг пүрштэй адилхан ингээд сунж идэг. За тэгээд маш их одоо тисэх шаардлагатай тийм одоо хэцүү цаг үеуд бидний амьдралд тулгардаг. Тэгээд сэтгэл маань яг л пүршсийг сунсаар байгаад заримдаа яг юм тасрах ийм тохиолдол гарч ирдэг. Тэгэхээр яг ямар үйл явдлаас болоод би үнэхээр энийг одоо сэтгэл санааныхаа байдлаар давж гарч чадахгүй юм шиг надад санагдаж байгаа вэ? Тэр одоо шалтгаан нөхцөлийг олох нь бас чухал байдаг байна. За тэгэхээр хүн болгоно одоо аюултай санагдсан хямралтай нүүр тулах үед шийдэж байгаа арга нь өөр байдаг. За зарим хүмүүсийн хувьд болохоор тухайн хямралыг маш сайн даван гарч чаддаг. Энэ бол маш их тийм тэмцэгч төрлийн хүмүүс байдаг. За хоёрдугаарт нь зарим хүмүүсийн хувьд яадаг вэ гэхээр зүхтаах буюу одоо асуудлыг одоо шийдэж чадахгүй тухайн одоо стресстэй нөхцөл байдлаас аль болохоор зүхтаах, халах ийм одоо байдлаар шийддэг. За зарим хүмүүсийн хувьд юу ч хийж чадахгүй байх буюу тухайн нөхцөл байдал бууж өгдөг байгаа. За тэгэхээр сэтгэлийн хат гэдэг маань өөрөө бас тухайн хүний одоо өөртөө итгэх итгэлтэй маш их уялдаа холбоотой байдаг. За энэ хоёр маань мөн л бага наснд үүссэн байдаг. За дөрөвдүгээрт болохоор өөрийгөө болон бусад хүмүүсийг цогц байдлаар харж чаддаг байгаа. Тэгэхээр зарим одоо хүмүүсийн дунд нэг ийм яриа байдаг те одоо сайн хүн, муу хүнч гэдэг юм уу эсвэл альва зүйлийг нэг бол хараар харах, нэг бол цагаанаар харах. Гэтэл бид нэр хүнийг одоо цогц байдлаар харах нь одоо маш чухал байдаг. Тэгэхээр хүн болгоно давуу болон сул тал гэж байгаа. Тэрнээс биш одоо бүхэлдээ муу хүн, сайн хүн гэсэн юм бол байдгүй. Нэг бол заримдаа хүмүүс бас ингэж ярьдаг айгүй тийм хар энергитэй, сөрөг энергитэй муу хүн гэдэг юм уу? Эрэг одоо энергитэй хүн гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр тухайн хүнийг бид нар яг сайнтай муутайгаар нь харах нь өөрөө бидний харилцаан дээр бас нөлөөлдөг байгаа. Та бүхэн анхаарлаа хандуулсан маш их баярлалаа. Тэгээд лайвынхаа өмнө бас хэлсэн урайг та бүхэндээ дахиад хэлье гэж бодож байна. За өөртөө болон өрөөлийн одоо сэтгэл бүгдээрээ санаа тавьцгаая. Тэгээ та бүхэн амжилт хүсье. Баярлалаа.